баярлалаа. За шудраг иргэдийн фронт хөтөлбөрийн тэргүүн Ардтанбаг урьж байна. Монголчуудаа эсэрэн нэслүүдээ цагтаа дэлхийн таныг хийж байсан нөгөө монголчуудад байна уу? Өнөөдөр содорчуудаас үргэлжлүүлж юу араад туулсан юм бэ? Бидний өвдөж тэдний локийг ажиж байсан. Өнөөдөр тэд нар аюулгүй зүйлийг шоронд хийж байна. Өнөөдөр тэд нар авшаад байгаа нөхдүүдийг шоронд хийж бид яагаад чадахгүй байна? Хэдийн вақтал бид нар хайж явах юм бэ? Тэд нар зогсож байгаа мэрэгэн буушид бидний зөвшөөрөл одлон зөвшөөрж байгаа ёстой. Би юу? Монголчуудаа өнөөдөр Монголын ард түмэн мотоороод ирсэн. Тэр 30 хэдхэн гэрүүлийн соёлсон мөнгийг бид нар төлөх ёстой юм уу? Гонжинжо тийм үү? Өнөөдөр Монгол хүн яаж амьдарч байгаа хүн болгон хэлүүлсэн мэдж байна. Бид хэдийн вақтал ингэж дараа намаа айж амьдарч байгаа юм бэ? Бид өнөөдөр тэмцэх ёстой. Хавар ирж монголчуудаа өнөөдөр Монголын ард түмэн үгээ хэлэх болсон. Өнөөдөр та бид нар өөрсдөө төлөвшмөөгд өөр хүүхдийн төлөө дуурахгүй юм бол энэ Монголын байлгийг хэдхэн гэрүүлийн соёлчдад дуусгах чинь өөрийг бид зогсоож чадах уу? Энэ туага цэргийн тангал өргөсөн тагнуулын байгууллагын ажилтнуудад хандж байна. Бидний харж байгаа цагдаагийн байгууллагын нөхдүүдэд хэлье. Та нар өнөөдөр ард түмнийхээ төлөө тангал өргөсөн болохоос биш аюулгчдыг хамгаална гэж тангал өргөөгүй шүү. Додон сарын 1-ний үйл явдлын дараа цагдаагийн тугтагчдыг та нар мэдж байгаа. Өнөөдөр та бүгд бидтэй хамт дуугаалгах ёстой. Додон сарын үйл явдлын 1-ний үйл явдлын дараа монголчууд маш их зүйлийг ойлгосон. Өнөөдөр ард түмнийг ашиглаад энэ цэргийнхнийг тагнуулагыг ашиглаад өнгөрч байна. Өнөөдөр бид тэгвэл яах ёстой юм бэ? Бид үнэхээр энэ хавар жагсах ёстой. Энэ хаврын хамгийн анхны жагсаас эхэлж байна. Эсэрэн нэгтлүүдээ та бүгд өнөөдөр төр бүгсэн зоочдыг өнөө шаардлагатай болж эрдэнтийн 51%-ийг яагаад нөгөө шудраг гэж байгаа ерөнхийлөгч мод хамгаалж байна? Энэ болохоор та бүгдийг дахин уриалъя. Монгол хүн өнөөдөр үнэхээр жагсах шаардлагатай. Жагсна гэдэг үл